Та ботокс филлер хийхээс өмнө нүрийн ягийг туршаад үзээрэй. Хүмүүс бид нар үргэлжлэл биендээ дасгал хийвэл эрүүл болдог, гуйлаг болдог, бие хааманд гой хөгждөг гэдгийг мэддэг хэрнээ нүрийн дасгал хийх болохоор айгаал буруу хийчихвэл яана, зөв хийхгүй бол муухай болдог гэсэн гэж буруу ойлгоод. Яг үндэ нүүр маань бас л биеийн булчинтай адилхан хөрхөн жижигхэн булчинтай учраас дасгалжуулалтыг тогтмол шаарддаг. Тэгэхээр бидний нүүрэнд бол булчингаа арилуулах, хэтэрхий чангарсан булчингуудыг суллах, хэтэрхий суларч унтсан булчингуудыг дээш нь чангалж өргөх, нүрийн цэцэн хангамжийг сайжруулах гэх мэт хэрэгцээ үргэлж байсаар байна. Тэгэхээр та өнөөдрийн 3 дасгалаар 3 минут хийгээд нүүрний ямар мэдрэмж авч байгааг туршаад үзээрэй. За эхлээд бүгдээ бүтэн нүрийг өргөх дасгал хийн. Уруулаа О хэлбэрт оруулаа. Түүний дараа уруулаа хумайд хацрын хэсэг өргөж өгнө. О одоо энэ хэсэг өргөдөж байхад нүдний орчим их өвчлөөтэй байвал гараа ингээд тавьчаарай за. Өвчлөөдөхгүй бол гараа тавихгүй байж болно. Яг ингээд бүх дасгалыг 1 минут хийн. За дараагийн дасгал доод зүрхний өвчлөө арилгаад нүдний уутан зэрэг мөрсөн бүдгөрүүлэх дасгал байна. Баг зэрэг дээшээ хараад уруулаа О хэлбэрт оруулна. Эндээсээ доод зохио дээш нь өргөнө. Би энэ дээр ингэж хөмсгөө зангидахгүй байгааг хараарай. Ихэнх хүн хөмсгөө зангидчихдаг. Эсвэл ингэж хөмсгөө өргөөд идэг өргөхгүй. Яг ингэж баг зэрэг л дээш харахад болно. Дараагийн дасгал болохоор одоо үсгүүдийг чанга тодор хэлнэ. А, О, У, Э гэсэн үсгүүдийг чанга хэлье. А, О, Э. А, О, Э. А, У, Э. А, О, Э. А, О, Э. Яг ингээд булчингуудынхаа хөдөлгөөнийг мэдрээ нэлээд далаацтай хийж өгөх чигээрээ. За яг 1 минут хийхэд таны нүрийн хаван багасаад нүрч илүү сэргийг өргөцсөн харагдах болно.